Та нар бүгд ертөнцийн эзний хүүхдүүд болсон учраас бие биеэ төрсөн ах дүү мэт үзэн хайрлах хэрэгтэй. Харин танихгүй хүнийгч халуун дотноор угтан авч бай. Үүнийг хизээч бүү умарт. Үүнээс чинь сайн юм гарч чадна. Эрт дээр үед зарим хүн санамсаргүй зочдыг найрсгаар угтан авсан хойноо ертөнцийн эзний илгээсэн элч гэдгийг мэдсэн удаа бий. Есүсийн тухай ярьсан зарим хүн одоо шоронд оржээ. Та нар өөрсдөө шоронд байгаагаас өөрсдөө бодож туслах хэрэгтэй. Авчигдж буй ямар ч хүнд ингэж хандвал зохино. Та нар тэднээс өөрсдөө учраас хожим ийм байдалд өөрсдөө ч орж магад. Иймээс нөхдөө өрөвдөн хайрлах ёстой. Гэр бүлээ бүх хүн хүндлэх ёстой. Авгай нөхрийн аль нь ч завхаарч болохгүй. Яагаад гэвэл гэрлэхээс өмнө болон гэрэлсний дараа завхаардаг хүмүүс заавал шийтгэл хүлээ. Зарим хүн мөнгөнд шундаг. Хөрөнгө мөнгөнд бүү шунхай. Бага юмараа л сэтгэл хангалуун байд сур. Би чамайг хизээч орхилгүй туслах болно гэсэн үгийг дээр үед ертөнцийн эзэн өөртөө итгэдэг хүмүүст хэлсэн юм. Энэ үгээр бид урам зориг орж их эзэн надад үргэлж туслана. Би юунаас ч айхгүй. Ямар ч байдал надад хэцүү биш ээ гэж хэлэх ёстой. Зарим хүн та нартай ертөнцийн эзний үгийг дамжуулан өгч удирдах байсан. Тэд одоо нас барсан боловч амьдрал нь хэр зэрэг ашигтай байсныг санан дуурайж Есүст бат итгэв. Есүс Христ урдч одоо ч өөрчлөгдөөгүй. Ирээд үед ч хിവэрэ. Олон янзын буруу сургаал бий. Үүнд мэхлүүлж буруу замаар бүү орохт. Жишээлбэл зарим хүн хоол идэхтэй хүртэл шашны элдв ёс дагдаг. Харин ертөнцийн эзний хайрыг хүлээн авч түүнтэй ойр дотн болж ярвсын хүч чадлыг олох нь ямар ч ёс дүрм дагахаас дээр ийм дүрмийг дагаад хинч ашиг олоогүй билээ. Дээр үед өргөлчөд ертөнцийн эзэнд өргөх малыг нядалдаг байлаа. Өөрийн хүмүүсийн гмийг цагаатгахын тулд Есүс амь насаа ертөнцийн эзэнд өргөн барьцаалж хариг сэтгээдүүдэд алуулжээ. Бид Есүст итгэснийхээ үр дүнг үзсэн. Харин өргөлчөд өргөлийн малыг алаад махнаас намсдаг ёстой байсан бол Есүсийг иймэрхүү нэг өргөл мэтээр үзэж болохгүй. Яагад гэвэл олон янзын утгатай тэр өргөлийн дотроос хүний гмийг цагаатгаар өргөсөн малын махнаас хинч амсдаггүй байж. Тэрхэн зэрэгтэн ийм малыг нядлаад зөвхөн цуснаас нь сүмийн онцгой ариун газар цацсан махыг нь тэрхүү нүүдэлчин аймгийнхны хот айлаас гадагш гарган зайлуулж шатаадаг ёстой байлаа. Тийм учраас гэмт хүмүүсийг цагаатгаж ертөнцийн эзэнд өгөхийн тулд Есүс өөрийн цусыг өргөхөөр шийдэж Иерусалим хотын гадна модон загалмайд тамлуулан хадагдав. Хүмүүс Есүсийг тийхүү хотоос гадагш гаргаж алсан нь ихэд доромжилсан утгатай. Иймээс бид нэгэнт Есүстэй нэгдсэн бол түүний төлөө хинээс ч хагцж хүнд ч доромжлуулахаас буцахгүй байх ёстой. Хүний амьдрал мөнх ус байдаг нь орчлон хорвоогийн бүх юм зуурдын хэрэгэ гэдгийг харуулдаг. Гэвч хожим бид Ярвсын мөнхийн улсад орох учраас үүний төлөө Есүст итгэдэггүй хүнээс салах нь бидний хувьд юу ч биш ээ. ертөнцийн эзний төлөөлөгч Есүсээр нь дамжуулан бид түүнд үргэлж үнэт өргөл өргөх ёстой. Энэ өргөл бол ямар нэгэн ядалсан малын мах биш. Бидний үргэлжийн итгэл, талархал, хүндэтгэл билээ. Үүнээс гадна та нар нөхөддөө тусалж, дутагдж, гачигдж буй нэгэндээ хөрөнгө мөнгнөөсөө өгөх ёстой. Энэ бол ертөнцийн эзэнд зориулсан үнэт өргөл бөгөөд ийм зам байдал түүнд тааламжтай болно. Есүст итгэгчдийн ахлагч нар ертөнцийн эзний өмнө хожимшүүлэхдээ нүур улаахгүй яхин тулд өдөр шөнөгүй та нарын төлөө зүтгэж байна. Энэ ажилд нь урам зориг, баяр хөөр оруулахын тулд та нар ямагт үгийг нь дагах хэрэгтэй. Тэдний урмыг хугалах нь хэнд ч ашиггүй. Та нар Есүсийн тухай гайхамшигт үннийг тунхагладаг нөхдийнхөө төлөө ертөнцийн эзнээс үргэлж сайн сайхныг гуйж байна. Бид ямар ч үед сайн юм хийхийг эрмэлздэг учраас буруу юм ер нь хийхгүйгээ мэддэг. Иймээс та нар бидний төлөө гуйхан зүйтэй. Та нар дээр очих боломжийг аль болох түргэн өгөхийг би ертөнцийн эзнээс хүсэн гуйж байна. ертөнцийн эзэн болон хүн төрлөختний хооронд тогтоосон мөнхийн гэрээг батлахын тулд Есүс их эзэн халуун цус бүлээн амиа өгчээ.
Ийхүү өөртөө итгэх хүмүүст гайхамшигтай сайхан юм хийж өгсөн нь үлгэрэл байс. Хонин сүргийнхээ төлөө амиа өхөөс буцахгүй гавьяа тохинчны Уилл Смит ажээ. Есүс ийхүү ертөнцийн эзэн болон хүн төрлөختний хооронд эв найрамдлыг тогтоож өгөв. Тиймээс ч бидний итгэл болсон их эзэн Иесусыг алгадсныхан дараа ертөнцийн эзэн дахин амьлуулж өгсөн юм. Одоо тэр тавьсан зорилгоо биднээр гүйцэлгэх хүсэлтэй. Тийм учраас ч Иесус Христээр дамжуулан бидэнд тал бүрийн тусламж үзүүлдэг. ертөнцийн эзний тэрхүү гайхамшигыг сонсоод та бүгдийн амьдрал үр дүнтэй болж түүнд таалагдах зан чанарыг түүний хүчээр эзэмших болтугай. Иесус Христ үрд мандах болтугай. Хайртагтөө. Би энэ загтлаараа та бүгдэд урам зориг оруулж ертөнцийн эзний замаар бат дагуулахыг хүссэн юм. Үгийг минь төвчээртэй дагахыг хүсэхдээ би энэхүү богинохон загтлыг бичлэм. Та бүгдэд нэгэн сайхан мэдээ дуулгая. Есүст итгэгч бидний анд нөхөр Тимот саяхан шоронгоос чөлөөлөгдөжээ. Би та нар дээр очих санаа тавина. Хэрв Тимот нааш хурдан ирвэл бид хамт очих болно. Ахлагч нартай болон ертөнцийн эзнийх болсон бүх нөхөддөө мэндийг минь дамжуулна. Есүст итгэгч Итали нөхөд чинь та нарт мэнд хүргэж байна. ертөнцийн эзэн та бүгдэд хайрлан тусалж байх болтугай.